За тэгэхээр экскаватор дээрээ бид сая 3 дахь хэмжилтээ хийгээд байна. За энэ хэмжилтүүд бол бүгд dive tank-гүйгээр явагдсан байгаа. Тэгэхээр уг экскаватор маань 30 минутанд хэдэн литр түлшийг нормалаар одоо ажиллахдаа зарцуулдаг вэ гэдгийг бид тогтоохоор 3 удаагийн хэмжилтийг хийсэн. За тэгэхээр өмнө нь та бүхний мэдэж байгаачлан эхний хэмжилт бол 10 литр түлшээр бид 30 минут ажиллуулахад 5.4 литр үлдсэн байсан. За тэгэхээр 30 минутанд бол 4.6 литрийг зарцуулдаг гэсэн эхний хэмжилт гарсан байгаа. За хоёр дахь хэмжилтээр бол мөн 10 литр түвшээр ажилласан байгаа. За ингээд 30 минут ажилласны дараагаар 5.6 литр үлдсэн байсан. За тэгэхээр 3 дахь удаагийн буюу саяны бидний хэмжилтээр 543 литр түвш үлдсэн байгаа. За тэгэхээр бидний хажууд харагдаж байна. За тэгэхээр энэ нь юу гэсэн үг вэ гэхээр 30 минутанд 457 литрийг зарцууллаа гэсэн үг. За инхээр бид дундчлаад эдгээр үзүүлэлтүүдийг авч үзлээ. За тэгэхээр уг экскаватор маань 30 минутанд нийт 4.5 литрийг зарцуулдаг гэж дундчилж одоо авч үзэж болох нэ. За дараагийн бидний хэмжилт бол dive tank-ээр хэмжих хэмжилтүүд байгаа. За тэгэхээр бид мөн адил 10 литр түвшээ хийн. За 10 литр түвшиндээ тохирох dive tank буюу 50 мл dive tank-ийг эхний ээлжинд хийх байгаа. За. За, dive tank-ийн үр дүнг туршилт. Сая dive tank-ээр одоо эхний удаа ажилласан байгаа экскаватор дээрээ. За, саяны хэмжилтийг бол бид мөн л яг урдах хэмжилттэй адил 10 литр түлшээр 30 минут ажилласан байгаа. За, яг хаазны хэмжээ бүгд адилхан. За, нормал гурамд ажилласан байгаа. За, үүнийг бид бичлэг дээрээ та бүхэнд шумаар хэмжиж харуулж байгаа. За, тэгэхээр саяны анхны хэмжилтээр dive tank бүхий түлшээр 30 минут ажиллахад 5.8 литр түлш үлдсэн байна. За, тэгэхээр 30 минутанда экскаватор маань 4.2 литрийг зарцуулсан байна. Тэгэхээр энэ бол эхний хэмжилтээр dive tank-ийн үр дүн одоо бага зүй боловч мэдрэгдэж эхэлж байна гэсэн үг. За тэгэхээр бид туршилтаа одоо үргэлжлүүлэх болно.
За өнөөдрийн дайвтны үр дүнг турших туршилтын одоо дүгнэлтийг одоо гаргах гэж байна. За тэгэхээр дайвтын холихоос өмнө буюу дан дизель түвшээр 3 удаа хэмцэн. За дундаж нь бол 30 минутанд нормал горимд ажиллахад 4.5 литрийг зарцуулдаг гэсэн тооцоог бид гаргасан байгаа. За дараа нь 3 удаа дайвтын бүхий түвшээр бид хэмжлэг хийсэн байгаа. За 3 удаагийн хэмжилтийн дүнд дүгнэхэд бол 30 минутанд дайвтын бүхий түвшийг 419 литр гэдэг нь 4.1 ойролцоогоор гэсэн үг зарцуулж байгаа. За тэгэхээр энэ бол мэдээж дайвтны үр дүн одоо гарч ийн гэсэн үг. За тэгэхээр дайвтны үр дүн бол 0.4 буюу 0.4 буюу одоо 400 мл ойролцоогоор одоо үр дүн өнөөдөр бол гарсан гэсэн үг. Тэгэхээр бид энэ үр дүнг баталгаажуулах үүднээс за уг экскаваторынхаа одоо банкнд байгаа түвшинд дайвтныг одоо холиод явах болно. За тэгэхээр энэ экскаватор маань маргааш бас ажиллах байгаа. За бид одоо Hyundai маркийн энэхүү экскаваторын маань оператор чинь гонгоргоотой ярилцаад байна. Хэдэн литр түвштэй одоо яг байгаа банкнд? Одоо 300 литр түвш байгаа. Яг гэнэ тий. За 300 литр түвшинд бид 1.2 литрийг холино гэсэн үг юм аа. За ингээд 1.2 литр дайвтна бүгдээрээ банкндаа холцгоё. Гарч авах доороос тавчих. За өнөөдөр дайвтны туршилтанд орсон энэхүү экскаваторын оператор чинь гонгоргоогоос одоо бид уг экскаваторын техникийн нөхцөл байдлыг тодруулахаар одоо яг энэ бэлэн болоод байна. За тэгэхээр гонгоргоо та бидэнд энэ экскаватор маань хэдэн онд үйлдвэрлэгдсэн бэ? За мөн орж ирснээсээ хойш одоо Монголд орж ирснээс хойш хэдэн жил явсан бэ? Тэгээд уг экскаваторын хүчин чадлын талаар бидэнд тайлбарлаж өгөх үү? Энэ 97 онд орж ирсэн экскаватороо Солонгосын. Тэгээ одоо ажиллаад 4 жил болж байна. Солонгосоос орж ирээд тий. 97 онд үйлдвэрлэгдсэн. Тэгээд орж ирээд 4 жил ажиллаж байгаа. Тий. Тэгээ энэ яг сум нөгөө Солонгосоос тусад нь хийлгэж ирсэн 11-ээс 12 метрийн гүнээс одоо шор авах юм юутай урт сумтай юм экскаватор байгаа. За үйлдвэрлэгчээсээ ер нь тодорхойлсноор ачаалттай горимд нэг цагт одоо хэдэн литрийг зарцуулдаг вэ? За одоо энэ яг сумны хэмжээ бол ерөөсөө ердөө экскаватороос их урт учраас энэ бусдаас илүү үдэн эдэлт юу ихтэй байгаа. Тэгээ одоо энэ сум бол ер нь яг үйлдвэрээс гарсан юуг бол би сайн мэдэхгүй байна. Тэгээ яг та ер нь ашиглаж байгаа юм чинь ойролцоогоор ер нь бол ачаалттай горимд хэд зарцуулдаг вэ? 25-30 литрийг зарцуулдаг цагт тий.